Улаан чөтгөр бөмбөр цахин. Энэ үед улаан чөтгөр уул хадаар тэнэж явлаа. Тэр гартаа жижиг бөмбөр барьжээ. Улаан чөтгөр унд хоо сайтай явсан болохоор их л хөвгжилтэй байлаа. Тэгээд ч хамраа сартайлах нь чанга дуугаар. Цар нь дүнгэнээд бөмбөр минь сайхан. Цагаан будаанаас бөмбөрдөө илүү би хайртай. Хинхтгээ зүрх дийхтээд, хингэргээ би дийхтээд. Түн түн түн, түн түн түн. Яасан сайхан юм бэ? Өнөөдөр ч сэтгэл хандлаа нэг дэлдэж авъя. Хэрвээ миний ингэж явааг эзэн харж итгэр харуул намайг ч өршөөхгүй дээ. Тэнүүл чин чи бас л зугаацаж явна уу? Ингэж явахын оронд үдийн хоолнд зооглох охин авчирсан бол дээрсэндээ гэж хаширах байх та. Ёстой хараахын төлөө төрсөн юм шиг амтэн шүү. Нүд нь ёстой орой дээрээ гарна гэсэн үг. Гэхдээ өчигдөр би 10 дахин авч Курганы ууланд түүнд хүргэж өгсөн болохоор өнөөдөр сэтгэл нь тайван байх ёстой. 10 дахиагаа амталж идчихэд амарч байгаа биз? Улаан чөтгөр уулан дээгүүр явн явсаар тэшгэн хадан дэвсэг байхыг хараад хязгааргүй баярлаж. Яасан сайхан хад вэ? Дээр нь гараад концерт тогдож эхэлдэг хэрэг. Бүх ан амтэн миний хөгжимдхийг сонсох гэж яарч ирэн шүү. Тэгэлгүй яах вэ? Надаас өөр бөмбөр тэгж сайхан цохиж чаддаг хэн байх вүлээ? Ер нь тэдэнд миний тоглохыг харна, сонсно гэдэг их аз загшаан шүү дээ. Би бөмбөрөө аваад тэдэнд өөрөө ирсэн хэрэг шүү дээ. Ан эмтэд цувларагтун гэж тэр аянга мэд нэжгэнсэн дуугаар хаширлаа. Би улаан чөтгөр байна. Өнөөдөр та бүхэнтэй уулзгаар доондор уулнаас морилж ирлээ. Цувларагтун, би та нарт зориулж бөмбөр цахина. Улаан чөтгөрийн сүрт дуунаас болж уул хад золтой л нурчихсангүй. Гэвч түүний дууг сонссон амтан нэг ч үгүй бололтой. Адаглаад хулгонч үзэгдсэнгүй. Хачин юм. Анх намайг ирэхэд ан амтан бүхэн миний бөмбөр цохихыг сонсох гэж яаран цугалцгааж үлээ. Тэр ч байтугай уяхан сэтгэлтэйгээрээ туулаа нулимс мэгтүүнүүлж суусан сан. Гэтэл өнөөдөр юу болов? Яагаад нэг ч амтан ирэхгүй байна? Цувларагтун, би бөмбөрөө цохие гэж улаан чөтгөр хаширлаа. Эргэн тойрон урдын адил чив чимээгүй. Гагцхүү хусны навч салхинд шуугах ажээ. Улаан чөтгөр уурсан бухимдаж, хад чулуу уруулж ихэлснэ. Нэгэн хулганыг шилэн хүзүүн дээрээс нь шүүрэн барьж авлаа. Муу хулган чи. Миний дуудаад байхад яагаад гарч ирсэнгүй вэ? Уучлахтун. Миний чих бөглөрчгөөд таны дууг сонссонгүй гэж хулган шивгэнлээ. Чих бөглөрчгөөд гинөө уугчээ. Тийм байдаг байж. Тэгвэл үнэг юу болчихоо вэ? Хоёр чих нь дүлэрчихсэн гэж үнэг ярьж байна лээ хэмээн хулган яаран тайлбарлаж эхлэв. Хоёр чих нь гинөө уухай. Хэрвээ тийм бол яа гэхив? Тэгвэл туулаа яачхаа вэ? Чих нь өвдөж байна гэж ярьсан. Чих нь өвдөж байдаг хэрэг байж. Муу хулган чи, намайг цаашаа бас юу гэж мэхэлмээр байна? Улаан чөтгөр уурлаж бухимдан цогшсон нүүс шиг гал улаан болж хөөрхий хулганыг хадан дээрээс чулуудаад золтой л алчихсангүй. Харин өөрөө хад тойрон гүйж гарав. Ийм юм байх гэж. Нэгийнх нь чих дүлирлээ, нөгөөгийнх нь чих өвдөж байна гэгчлэн намайг мэхлэх гэж бодоцгооч шүү дээ. Та нар хаашаа алга болчихоо? Араад ирцгээ. Улаан чөтгөр хичнээн янзаар аашилж, уурлаж, хашигчин хад чулуугаар шидлээ. Ургаан модыг үндсээр нь булга татлаач гэсэн айж цочсон туулаач адаглаад харагдсангүй. Ууланд урдын адил чив чимээгүй байлаа. Арга нь барагдсан улаан чөтгөр газар суугаад уйлж гарлаа. Үнэндээ ч түүнд эвгүй байлаа. Эднэр чинь яахаараа цөмөөрөө алга болчихдог билээ гэж тэр бодлоо. Гэтэл лимбний яруухан их шиг түүний чихийг дэгсэв. Эн чинь хэн байдаг вүлээ? Хэн ингэж лимдэж байдаг вүлээ?
Улаан чөтгөрөө босон харайж хадан дээрээс нисэж ойчихгүй тулд Криптомерийн 2 мөчлөөс гараараа зууран уулан дээрээс өнгийж доош нь харлаа. Тэр нүдэндээ итгэхээргүй сонин зүйлийг ажиглав. Ая лимдэж түүнийг тойрон бүх ан амтан суугаад чагнаж байна. Таарууч бас аягийн лимдхийг чагнаж суулаа. Ийм учиртай байсан юм би гэж хэлээд улаан чөтгөр нударгаа зангидав. Ийм учиртай байсан юм би. Өнөөдөр нэг ч ан амтан миний бөмбөр цохихыг, алдарт улаан чөтгөрийн бөмбөр цохихыг ирж сонсоогүй учир нь энд байжээ. За яах вэ? Сайн л хэрэг. Энэ охиныг би гартаа оруулж өглөөнөөс үдэш орой болтол амнаас чинь лим салахгүй байж чадна. Харин Таро, чи сайхан мэдээрэй.